одоо бас нэг гадарлах болно шүү дээ. За энэ чинь энэ золгооноос ер нь бол нэг ингэдэг дархан мэгтэй хүн шүү дээ. Тэрийг хэлэх нь өөрөө дөрмөөр хараад. Тийм баг. Телевизээр бол тэр бүх чинь сонсохгүй юм чинь бол харин тэрийг хэлж иж илүү сонирхолтой байна. Тэрний борцгоос нэг авчих уу. Тийм болгүй яах вэ? За баярлалаа. Тийм. Өнгөрсөн жилийн үндэсний бүхийн холбооноос зохион байгуулсан барилдаануудын хамгийн их үзэлттэй барилдаан нар энэ барилдаан манаас ингээд тодорсон. Үзэгчдийн дундх хамгийн супер шагналын байна энэ байна. Toyota Sai. Харин золгоон түрээд авцсан баруун талдаа хутгаа. За энэ баруун талын хутгаал орж ирэндээ. За энэ хутгаа дахиад чорно, дахиад чирнэ. За шуудгдсан гарыг дараа дутгсан. За наагаад урагш нь досгуулж хавираа даваа явчлаа да. Сайн байцгаана үзэгчдээ. Best Building компанитай хамтран бидний бүтээдэг сэтгэлийн дуудлага нэвтрүүлэг маань эхэлж байна. Бидний өв соёл шингэсэн энэ үндэсний бөхөөр бид нар энэ удаагийн сэтгэлийн дуудлага нэвтрүүлгээ эхлүүлж байна. Гэхдээ 3 дугаар сарын 29-нд Best Building компани үндэсний бүхийн холбоо хамтран Best Bazar 64 бүхийн барилдааныг 2 дахь жилдээ та бүхэнд хүргэх гэж байна. Гэхдээ хэн нэг ам авахгүй, даваан дээр, нуглаан дээр барилдахгүй. Зөвхөн базар дарж аз гихүү, ёндоо гихүү уучраа бөхөө сонгох юм аа. Хүүхэд байхдаа хүндэлж явдаг харж ирсэн бүгдөө анх удаа ингээд үг соёл, таван үг сольж байгаа да. Үнэхээр сэтгэл таатай байна. Энэ бүхийн барилдаан гэдгийг бол ганцхан нөгөө барилдаан гэдгээр нь харж болохгүй юм билээ. Тийм. Бид нэр энэ Монгол гэдэг үндэсний гол одоо нэг шинжийг агуулсан хэдэн зүйл байдгийг нэг нь энэ барилдаан. Бүхийн барилдаан байгаа. Бид бүхэн одоо царай төрх эрхэлжсэн одоо ахуй гэдгээрээ ч юм уу энэ дундад Азийн улсуудтай айж адилхан байдаг. Тийм гэрээ зүйд гэдэг ч юм уу. Гэтэл энэ үндэсний спорт гэдэг зүйл маань бол өөр хаач байхгүй. Ийм зүйл, эрийн гурван гэдэг наадам гэдэг маань бас дэлхийд байхгүй зүйл учраас энийгээ үед зүү зохистойгоор одоо тээж явах, сурталчлах, өшөө олон одоо залуучуудынхаа хүсэл сонирхолд нийцүүлэх гэдэг ийм зүйлүүдийг өдөр тутмын бас ер нь хийж явна да. Өнгөрсөн жил үндэсний бүхийн холбоо Best Building-тэй хамтраад Best Bazar гэдэг шилдэг 64 бүхийн дунд барилдаан зохион байгуулсан. Тийм. Энэ барилдаан зүгээр танд бусад барилдаануудаас нь юугаар онцлог санагдсан бэ? Одоо та өөрөө зодглож явсан хүний хувьд одоо тэгээ Монголын үндэсний бүхийн холбооны тэргүүн хийж байгаа хүний хувьд Best Building-ийн санаачлал танд юм хэрхэн туссан, хэрвээ та барилдсан бол танд юм хэр сонирхолтой санагдах байсан бэ ер нь? За тэгээд энэ барилдааны зохион байгуулалтын ажил дээр базар дараад нөгөө олон хүний нүдэн дээр одоо ил өрсөлдөгч бүхэн тодроод бусад одоо entertainment арга хэмжээг одоо өндөр түвшин зохион байгуулдаг нь бол бүх хүмүүст таатай байдаг. толгойг л заамсууд гаргаад ирсэн дээ. За тэгээд дагуулаад тонгорч. За энэ бол уран юм аа. Мөн гоёхон тонгорчтэй. За шуудгдсан гарыг дараа дутгсан. Наагаад урагш нь досгуулж хавираа даваа явчлаа да. Өнгөрсөн жилийн үндэсний бүхийн холбооноос зохион байгуулсан барилдаануудын хамгийн их үзэлттэй барилдаан нар энэ барилдаан маань бас ингээд тодорсон. Тэгээ Best Building компанийн хамт олонд бол бид бүхэн баярлж явдаг. Жил болгон энэ барилдаанаа хий. Жил болгон энэ барилдаанаа одоо утга агуулгын улам өргөж явъя. Үндэсний бүхийг бас нэг шинэ дэвшилт бас үргэлжил байгаа зүйл байгаа. Энэ дээр тэр бүхчүүд яг бүх бол хоёр бүх барилдаад хоорондоо тэмцэлдээд явдаг. Гэхдээ тэр таны хэлдэг нөгөө эмоц одоо төмөн олны нүдэн дээр илрээд энэ ч л одоо үед бас нэг хүмүүсийн сонирхдаг зүйл болчиход байгаа юм билээ. Ер нь бол тий бүхчүүд. 4 жилийн базар шин 2 за 1-ийн даваан таарсан шүү дээ. Тий. Чангалсан шүү. Монгол хөөргөөгөө одоо 21 жилийн дараа гэх юм уу да их засварт оруулаад ажиллаж байна. Энэ Монгол бүхийгөө сурталчилсан үзмөр танилцуулаад түүхэн баримтуудыг бас ингээд дэлгээд тавьж байгаа.
Таавал 2000-аад оны үед эд барилдаж байсан бүх. Одоо зүгээр бүх ер нь яг хэр 2000 оноос хойш хэр өөрчлөгдөж байна. Хөгжил нь хүмүүс сонирхолтой байх нь гэх юм уу те. Улам нааш нь татах. Тэр зүйлд ер нь хэр хөгжиж чинь гэж та юм боддог вэ? Хөгжихийн тулд бас илүү юу анхаарах хэрэгтэй гэж боддог вэ? Тийм. Спортын хөгжилд одоо 20 жилийн хугацаа гэдэг бол нэг талдаа урт хугацаа, нөгөө талдаа богино хугацаа. Богино хугацаа гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэвэл энэ үндэсний бүхийн дүрм журм саяхан өөрчлөгдөж чинь гэж хэлж байгаа. Үчин чинь бүх удаад байна, бүх одоо цаггүй байна гэдэг зүйлээр нөгөө барьц сонгоо гэдэг дүрмийг оруулж ирсэн. Бид нэр сая 21 онд энэ дүрмээ 20 жил хэрэгжилж байгаад ингээд халаад явж байна. Одоо 3 жил болоо явж байхад нөгөө барьц сонгоо хийхгүйгээс бөхчүүд маань одоо нөгөө жингээ заавал нэмэх шаардлага байхгүй байдаг ч гэдэг юм уу. Ийм зүйлүүд ингээд болж байгаа. Тэгэхээр таны хэлсэнчлэн яаж одоо энэ үндэсний бүх өшөө олон залуучуудтай хүрэх үү? Өшөө олон дэлхийд даяар тархан суусан монголчуудынхаа хүсэл сонирхолд хүрэх вэ гэдгийг бид эргэлхийлж энэ барилдааны дүрмээ нэгдүгээр тэгээд тодорхой тавьж тодорхой болгочихж байгаа. Тэргүүнээ энэ борцгоноос нэг авчих уу? Тийм болов яах вэ? За баярлалаа. Тийм. На цагаан сарын бүхий барилдааны лавааны тийм сурцаг. Монгол бүхийн суу алдар бадартугаа гэж чанаруугаа би нэг ярьцлага уншижсэн. За. Чанаруугаа яг энэ гар ачхандаа гэх юм би өөрөө цочдөг гэдэг. Яг цочгонгууд л гар аччихэдэг гэдэг. Би тэрийг сонсчоод би наадам цагаан сараар чанаруугаа гомыг хөвөлдөг шүү нэрээ. Ер нь бол чанаруугаа өөрөө бүх хүний дээр манай улсын бүхийн одоо нэртэй дасгалжуулагч үү. Дасгалжуулагч үү. Нөгөө талаар заалны тайлбарлагч, телевизийн тайлбарлагч гэдэг чинь хоёр өөр юм. Жишээлх юм бол зааланд одоо яг таны хэлж байгаа шиг одоо бас нэг гадарлах болно шүү дээ. За энэ золгооноос ер нь бол нэг ингэдэг дархан мэгтэй хүн шүү дээ. Тэрийг хэлэх нь өөрөө дүрмээр хараад. Тийм бах. Телевизээр бол тэр бүхчин сонсохгүй юм чинь бол харин тэрийг хэлж илүү сонирхолтой болно. Түрүү жилийн баазар дээр, баазар барилдаан дээр, бест баазар барилдаан дээр жишээ нь баггүй тооны одоо бидний хэлдгээр туулаа нар орж ирдэг. Тэр баггүй тооны хүмүүс ороод туулаачлаад ороод ирэхээр пледэ худалдаад аваад ирсэн хүмүүсийн тухалдагдаад байгаа. Тий. Энийг юу яаж шийдэх ёстой вэ ер нь? Тий, энэ бол манайд бас одоо пледэ худалдаж авсан хүмүүсийн тухалдагдаад байгаа өнцгөөс нь хоёлаа ярив. зөв, яг зөв. Пледэ сонгож авчаа хүрээд ирдэг өөрийнхөө хөрсөн суудалд сууж чадахгүй хэн нэгэнтэй суудлаасаа болоод маргалдаад байх бол ямар ч хүн таагүй шүү дээ. Одоо орон нутгаас ирсэн аафагаа нэг бүх үзүүлийгээд хөтлөөд ороод ирсэн чинь суудал дээр нэг нөхөр суучаад байвал онцгүй. Заахаа гэхдээ сайхан болох бах. Одоо Монгол бүхийн босоо заяа түшнэ гэдэг үстэй. Тэглэг байх босоо цагаан. Тэгээд дээр нь бас нэг тодтогч хэлэхэд суглаатай байхгүй юу? Одоо нэг автомашины суглаа, гацтнуудын олон суглаа биш. Тийм учраас плед маань өөрөө суглааны дугаартай суглаа сух хэрэгтэй. Ялангуяа би энэ 29-ний барилдаа нэг онцолж хэлж байна. Тий, суудлаараа суглаа болно. Их олон супер шагналууд байгаа. Тэгэхээр суудлаараа суух нь зөв. Тэгээд баярлалаа танд. Бүгдээрээ 29-нд гайхалтай сайхан шилмэл шилдэг 64 бүхийн барилдаанаа бүгдээрээ хамтдаа үзцгэн. Тэгээд энэ жилийнхаа сайхан болохоо хаа гэж бодож байна. Тэгээд Монгол бүхийн суу алдар бадартугаа. Баярлалаа танд. 3 дугаар сарын 29-нд Монгол бүхийн өргөнд болох үндэсний үйлдвэрлэгч Best Food компани санаалсан зохион байгуулж байгаа. Монголын үндэсний бүхийн холбооны дэмжлэгтэйгээр Монголын чансаа өндөр 64 бүхийн барилдаан болно. Энэ барилдааныг үзэхээр хүрэлцэн ирсэн үзэгчдийн дундх хамгийн супер шагналын байна энэ байна. Toyota Sai. Супер шагнал нь бол Toyota Sai байх болно. Бид бүхэн танд имэйлийн тохоод 1000 тоногтой өгнө.